Энэ юужин өнөө хүртэл нэгэн шаралсан хуучин зургийг нандинан хадгалсаар ирсэн юм. Тэр зураг дээрх гадаад хүн бол Рональд Скорски. 26 жилийн өмнө тэрээр цөлийн гүүнд ирж энэ юужин модны суулгац тарьж байгааг өөрийн нүдээр харжээ. Харин өнөөдөр тэр суулгацууд 50,000 гаруй улаас бүхий өтгөн ой болсон байна. Би түүнийг олон жил хайсан. Хүмүүст лекц уншихтаа хүртэл түүний тухай ярьдаг байлаа. Тухайн үед өгсөн 5,000 Америк долларыг би үнэхээр цөл ногооруулах ажилд зарцуулсан гэдгийг түүнд харуулахыг хүссэн. Нэг өдөр эргэж ирэхэд нь би түүнд бүтэн ойг харуулна гэж боддог байлаа. Энэ жил 60 настай Ин Южин бол Хятадын үндэсний хөдөлмөрийн үлгэр жишээ ажилтан цөлжилтөд тэмцсэн нэр алдартай хүмүүсийн төлөөлөл юм. Тэрээр Рональд Скорскитэй 1999 онд танилцжээ. Тухайн үед Рональд Скорски Хятад Америкийн боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөрөөр Лоян хотод багшилж байв. Тэрээр Хятадын Тув радио телевизийн нэвтрүүлгээс Ин Южины тухай нэвтрүүлгийг үзжээ. Тэр үед Ин Южин өнөөдрийнх шиг олон танигдсан хүн байгаагүй. Харин нөхрийн хамт 14 жилийн турш цөлжилтөд тэмцэж ойролцоогоор 2,000 га газарт мод тарьсан зоримог дайчин бүсгүй байлаа. Нэвтрүүлгийг үзээд маш их сэтгэл хөдлсөн. Тэд жилдээ ердөө 250 орчим долларын орлоготой мөртлөө тэр мөнгөө цөлд мод тарихад зориулж байсан. Ийм хүмүүс байдаг гэдэгт итгэхэд бэрх байсан. Би өөртөө ямар нэг аргаар заавал туслах ёстой гэж хэлсэн. Тэр шөндөө Рональд Скорски Америкийн хэд хэдэн сантай холбоо барьж эхэлжээ. Удалгүй нэгэн сан Ин Южины цөл ногооруулах ажилд 5,000 Америк долларын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Би тэр мөнгийг Америкаас Хятад руу хэрхэн шилжүүлэх талаар 3 сар орчим судалсан. Шилжүүлэх, татвар, холбогдох журам гээд олон асуудал байсан. Эцэст нь 5,000 Америк долларыг Бээжин руу шилжүүлсэн юм. Энэ нь Ин Южины авсан анхны гадаадын дэмжлэг байжээ. Би 50,000 суулгац авчраад хүмүүсээ хурдуун цуглуулж шууд тарьж эхэлсэн. Харин далайн нөгөө талд Рональд Скорски муу ус цөлийн талаар мэдээлэл хайсаар байсан. Би интернетээс түүний тухай хайсан ч юу ч олдоггүй байлаа. Америк дахь оюутнуудаа тэр цөлийн тухай ярьж өгдөг байсан. Тэд бид харж болох уу гэж асуудаг байлаа. Гэвч интернетэд бараг мэдээлэл байгаагүй. Энэ оны 5 дугаар сарын дундуур Ин Южин хэвлэлээр дамжуулан Рональд Скорскийг хайж буй бичлэг хийжээ. Түүний гартаа барьсан Америк долларын дэвсгэрт бол тухайн үед зориуд солиулаагүй дурсгал болгон хадгалсан мөнгө байв. Энэ удаа тэдний олон жилийн хүсэл биелэлээ олжээ. Рональд Скорскигийн багшилж байсан сургуулийн туслалцаагаар тэд холбоо барьж муу усан цөлд дахин уулзахаар тохирчээ. Зураг бичлэгээр дамжуулан Рональд Скорски тухайн үеийн 5,000 Америк доллараар худалдан авч ургуулсан суулгацууд бүхэл бүтэн ой болсныг харсан байна. Өнөөдрийн муу усан цөл ногоон өнгөөр бүрхэгдсэн бол 41 жилийн өмнө 19 настай Ин Южин Юлийн буюу Тэмэт хотоос энэ нутагт бэр болж ирэхэд энтхийн байгаль орчин хүнд зөвхөрлөөс өөр юу ч төрүүлэхгүй байсан юм. Харин өнөөдөр өндөрт гарч харахад ногоон бүрдийн зах нь харагдахааргүй болжээ. 41 жилийн турш Ин Южин нөхрийн хамт 4,660 гаруй га цөлдсөн газрыг нөхөн сэргээжээ. Мөн 3 умардын хамгаалтын ой зэрэг Хятадын экологийн томоохон төслүүд хэрэгжихийн хэрээр улам олон хүн цөлийг ногооруулах ажилд нэгдэж муу усан цөлийн нөхөн сэргээлт 85% хүрсэн байна.